23 оны төсвийн тухай хуулийг дагсан хуулиуд дотор нэг тогтоол байгаа. Тэр тогтоолын 2 дахь заалтаар хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж төлөх юм заалт явж байгаа. Завхлан чи энэ заалтад татаж аваа. Чи хамгийн их хөгжлийн банкыг өмүүлсэн. Чиний менежер мөнх хоёр зээлийн газрын дарга хийсэн. Чиний танил хүүхэн уянга зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал хийсэн. Пүрэвсэрэмчин ДБМ лизингийн захирал хийсэн. Тэгээ яасан? Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийг тэр Батгүй захиралтаа эдний авгаа New Govi Gate гэж компани хамтран эзэмшдэг байхгүй юу? Чингис банкыг эдгээр эзэмшдэг гэсэн үг. Тэр лүү 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулад өнөөдөр байхгүй. Тэнийг хэн төлөх юм? Хэн төлөх юм? Чи хаана банк байна, хаана сан байна, бүгдлүүг нь гард үрж байна. Жидүүч тэр, бичил санхүүжилтийн хөгжлийн санч тэр, төрийн банкч тэр. Зээл шилжүүлнэ. Одоо ямар юм хийж ийн гэж энэ нөхөр. Одоо энэ нэг төсөв 60 гаруй тэрбум төгрөг байгаа юм. Арилжааны банкуудын зээлийн үгийн зөрүүд олгодог. Энийг олгоод одоо банкнуудын захирлыг өдөрдөг болсон. Хинд ямар зээл авж байгаа энийг шалгах хэрэгтэй. Энэ зээлээр мэрэгчсэн ийм хүн сангийн сайд хийгээд өнөөдөр бүх сан бүх банк руу ийм лөөр хийж шít. Худлаа байгаа бол чи надыг энэ их хурлын ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Худлаа байгаа бол энэ бүгдийг энэ төр хороо хянах хэрэгтэй. Төр хороо шалгах хэрэгтэй. Тэрний дараа энэ хөгжлийн банкны зээлийг төлөх тухай асуудал ярих шүү дээ. Ийм ёс зүйн юм байж болохгүй шүү дээ. Одоо хэрвээ хөгжлийн банкны зээлийг төр баталгаагаараа төлчих юм бол морал хазар зулна. Хинч төлөхгүй. Тэгээ эцсүүлдээ яг хөгжлийн банкаа дампууруулах юм уу, экспортын банк болгох юм уу, ингээл алга болно. Тэгээ энэ өөр барагдуулж ийн гэсэн нэртэй тэр ах болох байхгүй юу? Тэгэхээр ялангуяа өчигдөр энэ хуулийг байнгын ороогоор хэлчихд одоо энэ амар төвшин энэ 30 хэдэн тэрбумыг авчиад гүлийчөөд энэ юуг төлнөгөө сууж байгаа байхгүй юу? Ичгчүү төрийн баталгаа гаргаж төлнө гэж чи их хурлаас татгалзаад шалгуулна гэсэн яасан? Шалгуулаараа чи. Тэгэхгүй зүгээр одоо ингээ хараа тэгээд чи зүгээр их хурл суух эрх байхгүй юу? Тэгэхэд чи надад юм байвал гаргаад ирэлдэ чаддаг юм бол тэгээ би одоо энэ асуудлыг их хурлаар хилцэхэд энэ мэтийн 10 гаруй нөхдүүд энэ тогтоолын төсөлтөөр оролцохгүй байх ёстой шүү. Ашиг сонирхлын зөрчилдөө. Тэгээд эрт зүрхгүй байж бас магадгүй л дээ. Гэхдээ нийгэм юу гэж бодож байгаа? Их хурлын гишүүд нь бахнаар авцсан. Гэхдээ энэ би буруу юм яриад байгаа маамар төвшөө. Гэхдээ чи авсан ч худлаа юм уу? Юу яана. Одоо ингэж хэлж шít. Одоо тэрийг баяр цогтой гэж хэлэх юм байгаа байхгүй юу? Иймэрхүү улсуудыг их хурлд оруулж ирээд тэгээ өнөөдөр их хурлын нэр хүндийг эн чинь төрийн эрх хэрэгтэй байгуулах шít. Тэгэхэд энд өнөөдөр нөгөө улс төрчтэй авсан зээлийг төлөх тухай яриад байж байгаа байхгүй юу? Төр баталгаа гаргаж. Тэгээ одоо ингээд төлөөд ингээд явах юм бол дараагийн банк, дараагийн сангууд чинь тэгэл байхгүй болно шүү дээ.